Өөх яг хязээ шатдаггүй буюу өөхийг ашиглан атеп буюу төршийг гаргаж авах аргын тухай өнөөдөр ярилцсанаа. Өөх яг хязээ шатдаггүй буюу өөхийг ашиглан атеп буюу төршийг гаргаж авах аргын тухай өнөөдөр ярилцсанаа. Шинжлэх ухааны үүднээс үүнийг анаэроб гликолиз гэж нэрлэдэг. Үүнийг ойлгохын тулд миний үргэлж ярьдаг атеп буюу аденозин трифосфатын тухай ярилцах болно. Яаж турах вэ? Хэрхэн жин хаях вэ гэдэг асуултанд хариу олохын тулд бидний бие махбодод чухам яг юу болдог вэ гэдгийг сайн ойлгож чадвал хариулт нь амархан олдох болно. Атеп гэдэг нь сэтгэх, амьсгалаас эхлээд бидний биеийг амьд байлгаж чадаж байгаа шатхуун буюу энергийг хэлнэ. Би цаашдаа атепийн тухай үргэлж ярих болно. Яагаад гэвэл турах, жин хаях, шинжлэх ухааны үндсийг сайн ойлгож чадвал турах, жин хаях үйл явц нь өөрөө тиймч хэцүү биш бөгөөд энгийн үйл явц болох юм аа. Атеп нь бид янз бүрийн байдлаар үүсч бий болдог. Машин техникийг ажилуулдаг шатхууныг бид түш бас бензин гэж нэрлэдэг. Шатхуун гэдэг ерөнхий нэрийг атептэй зөөрлөвл шатхуунд янз бүрийн орц орсон байдаг. Дизель түш, мөн бензин, цахилгаан хөдөлгүүр гэх мэт машин механизмыг хөдөлгөдөг олон их үсрэг бид мэднэ. Харин биеийг ажилуулдаг энерги буюу атепийг ямар үед цусан дахь сахараас, ямар үед булчин дахь гликогенаас, ямар үед хөлрөлт буюу уснаас, ямар үед нь хүчилтөрөгчөөр, ямар үед нь хүчилтөрөгч хэрэглэхгүйгээр харин ямар үед нь өөхийг хэрэглэж гих мэтээр гаргаж авч байгааг бид нэг бүр ойлгох цаг мөч яг одоо ирээд байна. Эдгээрийн тухай сайн мэдэж авбал жингээ яавал амархан хаях, ямар дасгал хөдөлгөөн хийвэл өөх шатах, хэр удаан хийхийг гэх мэт хэрхэн хамгийн хялбар амар аргаар хүссэн жиндээ хүрэхэд чинь туслах юм аа. Хичнээн гүгээд ч, хичнээн хоолой сойгоод ч турдаггүй, хичнээн хичээгээд ч турдаггүй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүст аргыг нь зааж өгмөр байна. Арга бэлэг хоёр хоссон байхад энэ хорвоод болж бүтэхгүй юм гэж огт үгүй. Яг л нэг зоосны хоёр тал шиг. Энэ тухай миний стрессгүй амьдрах нууц номд тодорхой бичигдсэн байдаг. Одоо та нарт турахт нь хэрэгтэй аргын талын мэдлэгийг олгохыг хүсэж байна. Аливаад арга хэрэгтэй. Өөрийнхөө хоолыг хорж байна гэдэг нь өөрийгөө зовоосон дасгал хөдөлгөөн олон цагаар хийн гэдэг нь бэлэг тал юм уу да. Атеп нь хүн тийм их хэрэгтэй юм бол бэлнээр байж болдгүй юм уу? Түүнийг бие махбод нөөцлөд байлгаж байж болдгүй юм уу гэж чи магадгүй асууж магадгүй. Яагаад атепийн нөөц бие махбодод тийм бага байдгийн бэ гэхлээр түүний жинтэй холбоотой юм аа. Атепийн молекул нь их хүнд жинтэй байдаг. Жишээлбэл 1 мол тэнцүү 500 г буюу 10 ккал энергитэй тэнцүү. Өөрөөр хэлбэл хүн 10 км гүйлээ гэхэд арга 30 кг атеп үүрч гүнэ гэсэн үг. Ийм хүнд жинтэй учраас организмд бэлнээр 2-3 секундэд хүрэлцэхээр бага байдаг гэж ойлгоорой. Өөрөөр хэлбэл хөнгөн тэргэд онгоцны хөдөлгүүр тавьчихвал маш зохимжгүй байдгийн адил хүн 10 км гүйхийн тулд энергийн хэрэглээ болох 30 кг атепийн үүргэвчийг өөртөө үүрч явахын тулд цаашдаа атепийг бие махбод өөрийнхөө янз бүрийн арга байдлаар янз бүрийн арга замаар гаргаж авдаг.
АТЭП яг юу ашиглаж бий болдог болох эсхийг мэдэх хэрэгтэй. Ямар үед өөхийг ашиглаж, ямар үед булчинг ашиглаж АТЭП-ийг гаргаж авдаг тухай одоо та нарыг мэдэх цаг болсон. Бид чинь 21-р зуунд амьдарч байна. Шинжлэх ухаан хөгжсөн тэр сайн, энэ сайн гэсэн болгоныг мухраар дагаадгүйгээд байж болохгүй. Харин учир шалтгааныг нь сайн мэдэх хэрэгтэй. Одоо учрыг нь тайлбарлаж өгье. Нэгдүгээр, АТЭП үүсэх хурд 2 янз байдаг. Хурдан үүсч болно, бас удаан үүсч болно. Хоёрдугаарт, хүчил төрөгчийг оролцуулж үүсэх үү, аль эсвэл оролцуулахгүй үүсэх үү гэдэг дээр бас асуудал байдаг. Гуравдугаарт, глюкоз, гликоген, өөхийн алийг ашиглаж бий болох эсэхт асуудал байдаг. Дээр дурдсанчлан эхний 1-2 секундэд хүний бие организм өөрийн нөөцөнд байгаа АТЭП-ийг хэрэглэдэг. Тухайлах юм бол хүчний буюу гантел гэж нэрлэдэг төмөр туухайтай дасгал хийж эхлэх эхний 2 секундэд АТЭП-ийн бэлэн байгаа нөөцийг хэрэглэж дуусдаг. Цаашдаа креатин, фосфатын системээр АТЭП гаргаж авдаг. Энэ нөөц нь АТЭП-с 10-аас 20 дахин их байдаг тул дараагийн 20 орчим секундэд эндээс АТЭП гарч ирнэ. Энэ үед хүнд эсвэл хөнгөвтөр туухайтай дасгалыг хурдтай хийх хэрэгтэй. Учир нь АТЭП маш хурдтай, өндөр хурдтай бий болдог. Мөн хүчил төрөгч хэрэглэхгүй бий болдог. Ийм учраас анаэроб зүрхлийн дасгал маш сайн зохицдог юм аа. Харин одоо анаэроб дасгалыг хурдтай хийж эхэлснээс хойш АТЭП бий болгох креатин, фосфатын нөөц дуслаа. Өөрөөр хэлэх юм бол бэлэн байсан АТЭП маань 1-2 секундэд хүрэлцэн, дараа нь бэлэн байсан креатин, фосфат маань 20 орчим секундэд хүрэлцэн гэсэн үг. Одоо цаашдаа чи үргэлжлүүлэн тийм ээ дасгалаа хийж штэ. Тэгэхээр ямар нэгэн байдлаас тэндээс энерги гаргаж авах хэрэгтэй. Энерги буюу АТЭП-ийг гаргах, бий болгох хэрэгтэй штэ. Одоо яг юуг ашиглаж АТЭП гаргаж авах вэ гэдэг асуудал үүсэж байна. За тэгэхээр мэдээж булчин ажиллаж байгаа учраас булчин бөөрөнд байгаа гликогенийг мөн түнчлэн цусан дахь глюкозыг ашиглаж гаргадаг. Глюкоз гликогенийг ашиглаж эхлэхэд хоёрхан ширхэг АТП молекул нэмэх нь лактат буюу сүний хүчил, тэнцүү энерги буюу АТП үсчихэд. Энд хүчил төрөгч оролцохгүй. Ийм учраас анаэроб дасгал гэж нэрлэдэг байгаамаа. Энэ нөөц нь 15-аас 20 секундэд ажиллахад хүрэлцэнэ. Энэ нь яаж мэдрэгдэх вэ гэхээр булчин халууд өгөх мэдрэмж өгч байгаа нь лактат буюу сүний хүчил ажиллаж эхэлж байгаа гэсэн үг. Энэ лактат буюу сүний хүчил биед халууд өгж байгаа, булчинд халууд өгж байгаа энэ мэдрэмжийг үйт 2 ширхэг АТП молекул ажиллаж байдаг. АТП-ийг олноор нь бий болгоё. АТП молекулыг олноор нь бий болгоё гэтэл лактат буюу сүний хүчлийн нөөц дуусаагүй учраас саад болж байна л да. Тэгээд 15-аас 20 секунд нилээд эрчимтэй төмөр туухайгаар ажилласны дараа лактатын нөөц дуусдаг. Лактат дуусчаад яадгүй гэхэлэр бөөрөнд булчин дахиж үүснэ. Гэхдээ энэ үед бидэнд хугацаа хэрэгтэй байдаг, тийм ээ. Гэхдээ дахин лактат үүсгэхэд хугацаа хэрэгтэй. Булчин халууд өгж эхлэх ба энэ үед АТП яаж үүсэх вэ? Энэ ойролцоогоор хамгийн дээд тал нь 2 минут эрчимтэйхэн мөн жинтэйхэн төмөр туухайтай ажиллаад өг гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол эхлээ төмөр туухайтай хүчтэй ажиллаж байгаа эхний 1-2 секундэд бид бэлэн байгаа АТП нөөцөөр ажиллана. Дараа нь креатин, фосфатын системээр ажиллаж АТП болно. Энэ нь ойролцоогоор 15-аас 20 секунд болох нь шүү дээ. Дараа нь яг уу гэхэлэр булчин халууд өгж байна гэдэг нь
лактат тийм ээ лактат үүсэж байна гэсэн үг. Энэ 2 минут орчим жинтэйхэн төмөр тухайтай ажиллаад өг гэсэн үг байна л дээ. За лактат дуусчихсан одоо глюкогены нөөц дуусаагүй байгаа. Тийм учраас глюкоген одоо хүчил төрөгчтэй нийлж АТП үйлдвэрлэх хэрэгтэй болж байгаа юм л да. Гэхдээ АТП үүсэх хурд энэ үед нэлийн удаан байдаг. Хэрвээ энэ үед хөнгөн туухайтай ажиллах, эсвэл хөнгөн зөөлөн гүйж эхлэх юм уу, эсвэл хүчил төрөгч хэргэлдэг АРФ дасгал хөдөлгөөн хийвэл юу болох вэ? Бэлэн байсан АТП дуусчихсан. Креатин фосфатын системээр яваад бэлэн байсан АТП-г үүсгдэг креатин фосфатын систем дуусчихсан. Лактат халууд үүссэн байсан лактат буюу сүмний хүчлийн нөөц дуусчихсан. Лактат эргэж бий болно. Гэхдээ хугацаа хэрэгтэй байдаг. Гэхдээ энэ чинь АТП-ийн 2хан шиг молекул байгаа. Жухам энэ АРФ дасгал хийхэд хамгийн цохимжтой үе юм аа. АТП маш бага хурдаар үүсдэг. Мөн хүчил төрөгч үүснэ. Өөрөөр хэлбэл хүчил төрөгчтэй байж АТП үүснэ гэсэн хүчил төрөгчийг хэрэглэдэг байх нь шүү дээ. Яг энэ үед хурд багтай зөөлхөн хөдөлгөөн хийж эхлэх юм бол нэгдүгээр АТП бий болох хурд нь яг тохирно. Дээрээс нь хүчил төрөгч хэрэглэж АТП үүснэ. Энэ үед АТП-ийн 2 молекул дээр АТП-ийн 36 молекул нэмэгдэж нийт 38 ширхэг АТП-ийн молекул бий болдгоо. Одоо хамгийн сонирхолтой хэсэг рүүгээ орох гэж байна. Лактат дууссан, мөн глюкогены нөөц дуусч эхлэн яаж АТП үйлдвэрлэх вэ? Мэдээж бидний биеинд их өөхийг ашиглаж гаргаж авдаг. Өөхийг хайлуулж АТП үйлдвэрлэн гаргаж авахын тулд хүчил төрөгчөөр хангах ёстой. Бидний биеинд их өөх гэж хэмжээ хязгааргүй их нөөцтэй. Энэ үед яг юу болдог гэж АТП-ийн ойролцоогоор 138 ширхэг молекул үүсдэг. Хүчил төрөгч хэрэгдэж өөхийг хүчил төрөгчийн тусламжтайгаар эсэлтүүдэн энерги үүсгдэг. Бид өөх шатаах асар их нөөцтэй боллоо гэсэн үг ээ. Хамгийн гол нь энэ үед АТП молекулын үүсэх хурд удаан байх тул хөнгөн жингээр их хурдтай биш мөн их хурдтай биш аж ахуйн дасгал хөдөлгөөн хийх юм бол өөгч нь жинхэнэ утгаараа шатаж эхлэнэ штэ. Харин хүнд жингийн тухайгаар эрчтэй дасгал хийвэл эсвэл учир зүггүй хурдан гүгээд байх юм бол нөгөө төрөгчийн хэлсэн АТП-ийн 32 бэлэн байсан 2 дээрээс нь 36 молекул нийсэн 38 молекул ажиллаад байх нь штэ. Харин бид нар АТП-ийн үүсгэхийг хурдан тохируулаад хөдөлгөөнөө жоох удаашралтай тэгсэн мөртлөө өөрийнхөө хөдөлгөөний пульсээ өөх шатах төвшөнд барьж авах юм бол хүчил төрөгчтэй нийлээд өөхөн давхруунаас нөөцийг ашиглаад өөхийг жинхэнэ утгаараа шатааж эхлэнэ штэ. Яагаад гэвэл АТП-ийн үүсэх хурд нь харьцангуй удаан байгаа. Ийм болохоор л би аль дээрээс альваад арга хэрэгтэй, учир зүггүй өөрийгөө шантарч хашаад л ямар ч үр дүнгүй зовоох хэрэггүй. Аргыг нь ол гэд хэлээд байсан юм шүү дээ. За ингээд надтай хамт байсан баярлалаа. За миний хичээл таалагдсан бол лайк, таалагдаагүй бол дизлайк, олон хүнд энэ мэдлэг тус болоосоо гэж хүсэж байл шеэр хийж түгээнэ үү. Гойлог оршихуй нууц төслийг санаачлан хэрэгжүүлэгч Монголд анхудаа жингээ хасах асуудлыг өөр өнцгөөс, зөв өнцгөөс, ойлгомжтой өнцгөөс хүмүүс тайлбарлагч итгэл та нартай хамт байлаа. Миний утас 99 10 58 54